Анхдагч алдартны үлгий Булган нутаг бол байгалийн үзэсгэлэн түүхэн их замнал хийгээд суу алдартнуудаараа үеийн үед Монгол түмний бахархал болсоор ирсэн билээ. 2018 онд Булган аймгийн түүх 80 жилийн ойн баяр тохиох гэж байна. Булганчууд 80 жилийн ойн баяртаа бэлтгэх нүр их ажлаа 2016 оноос эхлүүлсэн байна. Булганчууд түүх 80 жилийн ойгоо тэмдэглэхдээ иргэн бүрийнхэн оролцоо дэмжлэг санаачлагад тулгуурласан. Төрлөх нутаг анхдагч алдартнуудаараа бахархах сэтгэлийг бадран амгшуулсан. Шинэлэг бүтээлч ажлуудыг хот тогтжилт, хөдөө аж ахуй, нийгэм соёлын салбарт онцлон зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. За, Булган аймгийн 80 жилийн ойг ажлыг зохион байгуулах салбар хороо өнгөрсөн оны төс төгсгөлөөр байгуулагдсан. Тэгээд салбар хороо бас олон дэд хэсгүүдэд ажлын хуваарьд зохион байгуулж байгаа. За 80 жилийн ойн хугацсан 80 бүтээж ажлын жагсаал гаргаж, за бүтээж ажлаа зохион байгуулах ажлын календарчсан төлөвлөгөө гаргаж, ажлын хэсгүүд маань ажлуудаа хүлээж аваад ингээд тусгаалan одоо ялгаж салгаж аваад ингээд ажилдаа ороод бид ажиллаж байна. Энэ 80 жилийн ойн бүтээж ажлын одоо гол хийгдэх ажил маань одоо Булган аймгийн төв Булган сумд одоо ажил нь хийгдэх юм байнамаа. Булган сумын одоо төвийн зам талбайн өргөсгөн за зарим хэсэгт нь уртсгаж талбайн замын хатуу уучлалтай замын хэмжээг бас нэмэгдүүлнэ. Булган сумын гэрэлтүүлгийн тоо хэмжээг бас нэмэгдүүлэх. За үеийн далны сувгшуудын өрсөлцийг сайжруулах. За барилга байгууламжуудын өнгө төсвийг сайжруулах. Олон ажлуудыг бас бүтээж ажлын жагсаалт төлөвлөгөөнд орсон байгаа. За мөн одоо энэ ажлын бас жагсаалтын нэг хэсэг нь одоо Булган аймгийн одоо хөгжил цэцгэлтэнд бодтой хувь нэмэр оруулсан. Өнөөдөр хийж бүтээж байгаа ажил хөдөлмөрнөөс үр дүнд хүрж байгаа энэ бүтээж иргэдээ бас шагнаж урамшуулж төрийн одон медалаараа шагнуулах ажил бас манай ажлын нэг хэсэг байгаа. Тэгээ өнөөдөр бас энэ арга хэмжээний нэг тодорхой нэг хэсэг одоо биелэлээ олж төрийн одоо эрхэм дээд шагналуудаар манай нилээдгүй одоо иргэд албан хаагчд манаас шагнагдаж байна. Үүнд одоо бас ажлын хэсгийн зохион байгуулж байгаа бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа хүний хувьд бас баяртай байна. 7 жил гамшигаас хамгаалах штаб онцгой Аймаг байгуулагдсны 80 жилийн ойгоо өгтөн хөдөлмөрт бүтээлч чанараараа нутгийн зан олондоо хүндлэгдэн эргэлзэн ажилдаа амжилт гаргаж аймаг улсынхаа хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулж яваа. Бүтээлч булганчуудаа алдаршуулах ажлын хүрээд Булган нутгийн зарим иргэд төрийн дээд шагналуудаар ингрэм ялгалаа. 25 жил ажиллахдаа он зөв хэмжээний охиролтой малын хулгай бол За би 1978 онд ангаах ухааны их сургуулийг төгсөөд ажлын гараага Буг цумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч эмчээр ажиллаж түүнээс хойш би 39 дахь жилдээ эрүүл мэндийн салбартаа ажиллаж лаборатори эрхлэгч поликлиник эрхэлсэн орлогч дарга нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нийгмийн эрүүл мэндийн төвийн захирал эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаа тэтгэвртэй гарснаас хойш өсвөр үеийн эмч за статистикч эмч одоо хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Ахмадын амралтын их эмч зохион байгуулагчаар ажиллаж байна. Анхдагчдын үлгий булганчуудаа аймгийнх байгуулагдсаныхаа 80 жилийн ойг нэр төртэй сайхан хийж хүн болгон хөдөлмөртэй байх болтугай гэж хэлхийн яалдам миний одоо өчүүхэн үлдсэн амьдрал минь Ахмадуудынхаа эрүүлэнх сайн сайхны төлөө тэдэндээ зориулах болно. Баярлалаа. За баярлалаа. Би анх 1978 онд Алтан булган хөдөөжийн техникумыг төгсөөд тэгээд Булган аймгийн хишиг өндөр сумд аваарлагдсан. Тэгээд малажихын салбартаа тасралтгүй 38 жил ажилласан. Тэгээд бүх амьдралынхаа одоо залуу занд насны хийж үтэхэ бүх насаа бол одоо малажихын салбартаа зориулсны эцэст хөдөлгөөний маань өмч төрийн дээд одон медалаар төр засмаа шаасан. Маш их баяртай байна. За баярлалаа. Улс орондоо төрсөн нутагтаа 33 жил ажиллаж хөдөлмөрлсөн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр үзэж байгаадаа их таатай байна. 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөж ирээд түүнээс хойш 33 жил болж байна. Тэгээд үнэхээр маш их баяртай байна. Намайг энэ 33 жилийн хугацаанд тэжээж тэтгэж тэнхрүүлж явсан багш мэргэжилтэй үе үеийн олон шавнартаа хамт ажилладаг хамт олондоо үнэхээр их баярлалаа гэж хэлье. за би энэ байгууллагад 33 жил цэргийн байгууллагад алба хааж байна. Тэгээд жолоочоос нь одоо энэ газрын дарга хүртлээ одоо тасралтгүй 33 жил ажиллаа. Тэгээд өнөөдөр энэ төрийн өндөр дээд шагнал авсандаа туйлыг барилж байна. За онцгой байдлын газар бол ер нь бол
ажил маань жигдэрчгсэн. За эвсэг сайхан гар сэтгэл нийсэн сайхан хамт олон бүрэлдсэн гэж би өвдөө ойлгож өгдөг. За үүний одоо нэг тод жишээ бол сүүлийн 13 жилийн 11-2 жилийн хугацаанд бол онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд орсноос хойш бол нийтдээ бол нэг 10-аад удаа одоо улсын шилдэг 1-2 дугаар байр тэгэл одоо тэргүүний хамт олноор 5-6 одоо шалгарсан ийм сайхан одоо ололт амжилттайгаар одоо манай хамт олон бас урам авч хөглөгдөж ингэж ажиллаж идэг. Тэгээд аймгийнхаа энэ жилийн ог хугацаанд бид нар бол энэ ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлж иргэдээс ямар нэгэн гомдлгүйгээр одоо төрийн үйлчлэгийг үзүүлэх нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бол бид ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, за ажлын байрны нөхцөлийг сайжруулах гээд за дээр нь бол бид бас бүрэлдэхүүнийхээ бие удирын бэлтгэлчдийг сайн хангах, сайн одоо байлгах зорилгоор спорт зал барих гэх мэтийн одоо томоохон ажлуудыг хийж аймгийнхаа 80 жилийн үед бэлэг барина.